Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88-ны уралдаан дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалдгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та сайн өнөтрөлөг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 18-ны мегмар гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар ган болдын ангараг нар айлж байна. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар Better for All гэсэн уриатаагаар Mobicom зэтгий гар утсаараа за мөн Cafe Pascucci брэнд 2 дахь салбараа наадам центрт нээгч байна гэсэн мэдээллийг Cafe Pascucci-гийн зүгээс хүргэж байгаа. За ингээд өнөөдөр бид бүхэн хамтдаа ямар сэдвээр ярилцах вэ гэхээр онжуудаа баярын мэнд хүргье гэдэг сэдвээр ярилцсанаа. За тэгэхээр өнөөдөр мэдээж эрт цэргийн баярын өдөр. За тэгээд дахин одоо Монгол улсад орчин цагийн зөвтгөгчөн үүсч өгцсөний 104 жил Монгол цэргийн баярын мэндийг бүх сайхан эрчүүддээ хүргэе. За тэгээд өнөөдөр эрчүүд маань холбогдож орж ирээд одоо та хэдэн онд хаан цэргийн алба паасын тий цэргийн алба хаах үеийн онцгой гой дурсамжаасаас хуваалцаж болох нь байна. За тэгээ мөн он жовуудаа баярын мэнд түргээрээ за ийм гой боломжийг та сайн нэвтрүүлэг болгож байна. Ингээд манай шууд эфириутаас 77 77 38 83 утас маань нээгдсэн. Хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчи. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөд төр зогсоогоод за утсаа хэрвээ машиныхаа блютудэд толбсон эсвэл чихвчээрээ ярьж байгаа спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ утсаа салгаад за тэгээд шууд радио утсаараа яриарай. Эхний сонсогч 99.6 дугаартай сонсогчтой холбогдлоо 99.6. Эмнэлэг радио? Сайн байна уу? Сайн байна уу? За баярын мэнд хүргэе. За баярлалаа. За та сайн өнөрлөж холбогдсон. Сэдвээ сонссон нөхөө? Сонслоо. За таныг сонсож байна. Баярын мэнд гэж байна. За хэдээс цэргийн дээд сургуулийн 2011 оны төгсөж байгаамаа. Манай онжоод бол нэг 200-аад шижигнсэн офицерүүд 400-аад ахлагчийн бүрэлдэхүүн түн болон хуцаа цэргийн албаагчд байд юм аа. За тэгээд нийт сонсож байгаа онжоодаа зэрэг төвчний 104 жил байна. Баярын мэндийг хүргье. За баярлалаа. Та яг одоо салбартаа байгаа юу? Байгаа. Зөө. Одоо ингэдэм үү? Би нэг ганц нэг юм тодруулаад асууч. Цагдаагийн актимд өгсөн офицер болоод ингээд гарч байгаа штэ тий. Та нар бас цэрийн сургуульд өгсөнгүүд офицер болоод гарч байгаа гэсэн үг. Тэнгүүтээ одоо ингээд хуваарлагдаад цэргийн ангиуд руугаа явах уу? Тэгдэг. Би ч банк төгсөөд Ховд аймагт томилогдоо явж илээ. За. Эднээс хойш 2-3 газар энэ офицер хүн ийш тийш их албан тушаал энэ дагуу томилогдож их явдаг л да. Тэгээ манай онжоод мөн ялгаагүй бас ингээд явж байгаа. Одоо тэгвэл цэргийн хүн цагаан зэр хоёр нотхгүй гэдэг шиг тэгэл. Их л явна да. Одоо тэгэхээр ч танад өсөлтийн 200-аад төгсөгч чинь одоо ингээд эх орныхоо өнцөг болон бүрт тийм ээ ажиллаж байгаа гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Тий. За. Нэг давуу тал нь хаан ч утсаа одоо таньдаг хүнтэй ороод гарах айлттай. Яг л тийм л юм байна. Тэгээ онжоод гэдэг үг их хүчтэй. Одоо бид хэд маань одоо халуун талж хүүдэн төрөөд гэж яг л нэг гэр бүл шиг цэргийн газаранд 2 жил амьдэрсэн. Тэгэл хээрийн гарданд бас хамт байна. Тэгэл үлч сангаал бүх цаг үед хамт байдаг болохоор илүү дотн байд юм уу да. Зөв. За гоё юм тэгээд 2011 онд цэргийн сургуулийг төгссөн 200-аад он жууднаас таныг сонссон байх гэдэг зэтгэлтэй байна. Тэгээд холбогдсонд баярлалаа. Сайхан баярлаарай. За баярлалаа. За гоё. Манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Тэгээд өнөөдөр бид бүхэн хамтдаа онжуудаа баярын мэнд хүргэе гэдэг сэдвээр яг одоо гоё цэргийнхаа тий онжуудад баярын мэнд хүргэх гоё боломжийг эрчүүддээ олгож байгаа. За дараагийн сонсогч 99 10 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 10. Эмнэлэг радио? Сайн байна уу? Сайн байна уу? Баярын мэнд хүргэе. Та сайн өнөрлөг холбогдлоо. За таныг сонсож байна. За баярлалаа. За би 1987-оос 1989 онд Зүүн Баянгийн Ардын армийн 132 дугаар анги тэр дотроо 2 дугаар батальян 6 дугаар ордод алав хааж байсан онжуудаа болон нийт цэргийн алав хаасан зэвсэг дайчдаа
баярын мэнд хүргье. За одоо Зүүн Баянгийн танай анги татан буугдсан тий одоо бол байхгүй тий. Одоо байхгүй татан буугдсан байлаа. Би 10 жилийн өмнө одоо энэ хамрын хэд энергийн төв нэг зэрэг тийшээгээ очиж яг алуу хаажаас анги дээр очиж ангийнхаа туурин дээр очиж Зүүн Баянгийнхаа гарнизаныхаа одоо байрлал дээр очиж танилцсан. Тэгээ ерөнхий яг нь одоо 2 сэргийн анги байдаг юм байлээ. Тэгээд тий. Та ч одоо 2 жилийн зэрэг үү 3 жилийн зэрэг үү? Би хамгийн анхны 2 жилийн. Зөв. За. 10 сар зэргийн алуун таад явж ирсэн. Одоо тэгээд ер нь онжууттайгаа холбоотой байдгүй. Ганц нэгтэй холбоотой байна. Ер нь холбоогүй байгаа. Би энэ Facebook янз бүрийн юмар бас энэ юу бүсэлд явуулаад байгаа. Бас энэ багдарга нарын юунд бас ардын армийн багдарга нарын групп гэж байдаг. Тэн дээр бас оруулсан. Тэгээд зарим нэг нь хариу өгөхгүй, зарим нэг нь хариу өгч л байгаа. Зөв. За таныг бас онжууч чинь сонсон бах гэдэг тэтгэлтэй байна. Тэгээ холбогдсон баярлаа. Сайхан баярлаарай. За баярлалаа. Танай радиогийн хамт олонд бас баяр хүргэе. Энэ гэрлээдүүдээ бас маш их сайхан холондолоо энерги, сайхан инээд хөрөөр үргэлж энэ бид бүхнийг баярлуулж явдагч бас баярлалаа шүү гэж хэлж чинь нэг далимдаа. За баярлалаа. За онжуудаа баярын мэнд хүргэсээр байна. Манай шууд эфириутаас 77 37 38 83 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр онжуудаа баярын мэнд хүргэе гэд гоё сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 99.8 дугаартай сонсогчтой холбоодлоо. 99.8 Амжилт радио. За сайн байна уу? Танд баярын мэнд хүргье. За минийч баяр гэж юу яах вэ? За танд баярын мэнд хүргье. Та сайн нэвтрүүлж холбогдлоо. Баярлалаа гэрдэмэд ахна их олон жил танаа радиог сонсч их сайхан байдаг шүү. За баярлалаа. Би бэлтгэл офицер Ахмад Чулуунбат гэдэг хүн байна. За. Одоо машина бариад юм уу, одоо орон нутгтаа ч юм уу, дамаг сонсч байгаа одоо 79 оны гадаадын сургалтын төв гэж карантин байсан. Би 79 онд нийслэлийн 5 дугаар 10 жил төгсөөд тэнд одоо төгсөгчдөөсөө бид нэг зургуулаа очиж карантинд очиод одоо үндсэндээ гадаадд цэргийн дээд сургуульд явах гэж бид нар очиж байгаа. За. Тэгээд бид нар одоо 90 гаруй хоног карантинлэгдсэн. Конкурс өгсөн. Гадаадд явж чадаагүй. 0.18 балл дотоод ингээд дотоодод би сургуульд орсон. За. Сургуульд орохдоо одоо 79 онд энэ манай Монгол Улсын их сургууль байдаг шүү дээ. Тэг чинь нөгөө Полин дэд сургууль гэж үүсээгүйсэн. Тэгээ Монгол Улсын их сургуулийн барилга архитектурын факультетийн цэргийн барилга инженерийн анги гэж анх нээгдээд. За. Тэгээд тэнд ахна 5 жил сураад офицер болсон. Офицер болоод барилгын цэрэгт 073 дугаар ангид инженер байж байгаа. Батламлах яамд очиж бас инженер хийж байгаад 91 онд ахна Ахмад цогтой халагдсан. Зөв. Тэгээд энэ сайхан баярын өдөр миний аав бас цэргийн хүн байсан. Монгол Улсын гавьяат барилгачин хурандаа гизэгт гэж нэг улсад мэдtiin да миний аав байсан тийм. Яа маань бодвол одоо хүүгээ хурандаа болсон өөрсгөө болсон гэж бодож явсан баг та. Зөв. Гоё энэ одоо тэр үеийн барилгын цэргийн ангийнхан маш олон одоо эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож байсан. За үүний би яагаад энийг бас ингэж тодруулаад байгаа юм гэхээр манай дарханд барилгын цэргийн тэг 17 дугаар анги гэж байсан. Одоо элитийн байдлаар болсон. Тийм. Тэгэхээр яг л тэр дархан хотод баригдаж байгаа бүтээн байгуулалт тийм ээ бүхий л одоо барилгад яг тэр цэргийн ангиуд л оролцдог байсан. Тэгэхээр танд энэ хугацаанд бас мэдээж Улаанбаатар хоттой эх орныхоо өнцөг булуунбурт очиж бас яг энэ гоё үйл ажиллагаанд оролцож байсан байх гэдэг тэтгэлтэй байна. Яг одоо ингээд та яг тэрэнд бид нар ажиллаж байсан гэвэл та гоё дурсамжаасаас хуваалцаач. Би одоо яг чи дахин төрсөн, би бас дахин төрсөн байхгүй юу? За. Одоо 57-8 онд анх дахин хотыг бурхантын хүндэд байгуулна гэд тэр үед чи одоо нөгөө атар шиг одоо ёстой нөгөө томилтоор явдаг улсч барилгын цэргийн анги байлаа. Тэгээ барилгын цэргийн 0.17 ч анхны барилгын батлон шүү дээ. Зөв. Тэгээд ингээд шав тагаад 0.17 дугаар анги үүсээд тэнд би 62 онд төрөөд авч хоёроо дундаас. Тэгээд одоо бид нар 64 онд юм уу Улаанбаатарт нүүж ирсэн. Зөв. Өгнөд хотын айш шүү дээ тий. Тэгээд одоо тэр 0.17 дугаар ангийн юун дээр хүндэт самбарт миний аавын зураг байдаг байсан даа уулна одоо. Би дахнаас одоо гавьяат барилгачин хурандаа Батцуур ахыгаа бас мэдж байна. Одоо талигаач болсон. За ахны гэвэл одоо юу яасан
барилгын зэргийн 073 дахь ангид анх барилгын даамал гэдэг чинь штэ. Шууд инженер болохгүй. Эхлээд одоо тэр 22 настай мангар бацаан чи одоо юу ч барилга мэдэхгүй очиод тэгээд одоо би Сосрором гэж манай одоо хорондоо одоо амьд минь сайхан байж манай ангийн зөрчил намайг хүлээж авсан. За одоо барилгын даамал одоо чи удам дагсан хүүхд одоо барилга барина гэд намайг одоо мэдэхгүй мангар хүүхдийг авчиад одоо энэ санхүүгийн дээд сургууль мэдэн чи тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Энэ барилгын техникум гэж байлаа. За. Барилга биш санхүүгийн техникум. Тийм. Тэгээд тэрний өргөтгөлийн барилга гэдэг ингээд сэлмийн гол дагаад нэг 3 жижиг объект байд юм аа. 4 давхар энэ төр. Тэрэн дээр би анх одоо ёстой юу ч мэдэхгүй зэрэг 30 зэрэгтэй очиж би тэр барилгыг барих болоод 2 жил одоо тэр барилга дээр ёстой торгуулаа, дарга нартаа загнуулаад юу ч мэдэхгүй мангараад одуулгаад нэг юм дуусгаад. Тэгээд одоо энэ нэхэсгүй даавны үйлдвэр гэдэг апогийн урд байгаа. За. За тэрэн дээр инженер байлаа. За одоо угаадах хэмжүүлгээний туул комбинат гэдэг одоо манай тажигаач найз инженер Батбол дахтагаа цуг байлаа. Одоо социализм үеийн хамгийн сүүлийн одоо их төсөв төртөг ихтэй мундаг том бүтээн байгуулалт бол одоо юу юм аа. Эсгийн үйлдвэр гэдэг чинь мэдэндээ Монгол Амикал энтерс үйлд байсан. Миний барилга дээр бас инженер хийж байгаа. Тэгээд Батлан хамгаалахын яам руу яваад. Энд одоо барилга захиалагчийн товчоо гэж байлаа. За. Тэр нь 18 аймагт байдаг нөгөө цэргийн ангуудын бүх одоо барилга одоо тэгээд орон сууц одоо офицеруудын орон сууц бүх юмных нь нөгөө халаалт дулаан одоо хамгийн их хямдаг тийм алба баггүй юу. Тэгээд тэрэн дахин нэг 4 жил ажиллаад тэгээд одоо зах зээл гаргаад найз нөхдүүд ирэмэрээ яваа сайхан болоод инхээр нь одоо нятсан да. За. За үнэхээр сайхан дурсамж хуваалцлаа. Тэгээд холбогдсон баярлаа. Танд дахин эр цэргийн баярын өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа танд. Их баярлалаа мэд. Би тэгээ хамгийн гол нь гадаад сургуулийн төвд 1979 онд албаажсан миний одоо онжууд шүү дээ. Уг онжууд одоо 3 ороотын 324 сайхан ирчүүд байлаа. Бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. За баярлалаа танд. За сайхан баярлалаа та. 1 ороотын 2 дугаар салааны бүдүүн чуука байна шүү гэхээр мэднэ. За. За их баярлалаа мэд. Гэрлээдээ амжилт хүсье. Баярлалаа танд. За. За Улаанбаатар хотод 11 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Better for All гэсэн урайтаагаар Mobicom ZTE гар утсаараа хамтран ажиллаж байгаа. За технологийн дэвшлиг хүн бүр төргөх зорилготой ZTE брэнд 5G дэмждэг ZTE Blade A75 5G гар утсыг худалдаанд гаргасан. За энэхүү утасны давуу тал нь өдөр тутмын хэрэгцээнд төгс зохицох чанартай. Таны өдөр тутмын хэрэглээг хялбарчилж илүү ухаалаг, хурдан болгох энэхүү гар утас нь 5 мегапиксел хүчин чадалтай, хиймэл оюун ухаанд суурилсан юм ухаалаг камертайгаа. За энэхүү камерын давуу тал нь чанартай. За мөрөглөлийн байдлаар дарсан юм шиг зураг авах боломж бүрдүүлдэг юм байна. За зураг засахад маш хялбар гэдгээрээ онцлог байх нэ. За бас нэг давуу тал нь цэнэгийн удаан байрдаг хүчрхэг батарейтай. За мөн 1 жилийн хугацаанд дэлгэцээ өнгө солиулах боломжтой байгаа. Тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн Mobicom-ийн 2222 лавлах руу уцтаа даваарай. За тэгээд одоо шууд тантай өөдөөс чинь ухаалаг хиймэл оюун ухаан харьцах болно. Тэгээд та зүгээр л одоо үйлчлэгээний ажилтны толбоё гэхэд шууд холбогдох ийм гоё боломжтой болсон байгаа. За мөн утаснуудаа үзье гэвэл Mobicom-ийн салбаруудаас очиод утсаа шууд авах боломжтой. Mobicom цэгийн рүү ороод одоо яг энэ ZTE брэндийнхаа маш олон төрлийн утас байгаа. Сонголт таны гарт. За тэгээ мөн та Mobi app, Mompay app-аас ашиглах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Better for All гэсэн урайтаагаар ZTE гар утсаараа Mobicom хамтран аярлаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 9955 дугаартаа сонсортой холбогдлоо 9955. За тасарсан. Манай шууд эфириудаас 7777 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 7777 8830 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа ирчүүддээ онж авааддаа баярын мэндийг хүргэх энэ гоё боломжийг олгож байна. За дараагийн сонсогч 94 70 дугаартаа сонсортой холбогдлоо 94 70. Амжилт радио. Сайн байна уу? Би сайн байна уу? Сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна. Танаа нэвтрүүлгийг байг сонсч юм аа. Тэгээд яг энэ 89 оны 2 жилийн зэрэг байна ахын тий. Тэгээд энэ тэр үед нөгөө арчил гарч ирсэн. Тэгээд яг 90 оны арчил цагаан морин жилийн арчил гарч ирсэн. Их түүхэн үеийн зэрэг байна. Тэгээд бүх зэрэг албаасан нийт ирчүүдтэй Монгол зэргийн 104 жилийн баярын мэндийг
дэвшүүлэх юм аа. Тэгээ он жигуудаас баярын мэнд дэвшүүлэх юм аа. За холбогдсон баярлалаа. Сайхан баярлалаа та. За баярлалаа. За манай шууд эфириотоос 7777 3883 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 7777 88 30 гэсэн утсаар холбогдорой. За содном дарж оюун цэцэг сонсогч маань өдрийн мэндэ та нартаа бүх эрчүүдтэй эрт цэргийн баярын мэндэ гэсэн байна. Дараагийн сонсогч 9955 та дугаартай сонсогчтой холбогдлоо 9955. Амжил радио. Сайн байна уу өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу баярын мэнд хүргэе. Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Би нэг найзыгаа зэрэгт явуулсан нэг дурсамжтай түүх хуваалцах гэсэн болох уу? За. Манай нэг найз 2016 онд бид нэг уулзаад байж. Найзд маань тэргийн зарлыг ирчлээ одоо яах вэ гэж манай найз тэгж. За. Тэгэхээр би зүгээр минь өгшөө. Цаахан тэр комиссонсоор н ороод тэгээд яг тэмцдэг юм бол найздаа хэлж. Тэгээд найз нэг сэргийн урандаа таньдаг ингээ гаргаад өгөө хэвчэхгүй юу? За. Тэгээд тавхсан гэж хэлсэн бас ч. За. Маргааш манай найз яваад тэмцэлээ өгсөн маргааш ачи нэг гот нь. Миний өгсөн цаа яваад ирээ найз нь гол нэг сэргийн дарга танихгүй шүү дээ гэж хэлээд тэгээ манай найз нэг зэрэгт явж байсан дөөх байдгийг. Та тэгээ цэргийн дарга жингнээсээ таньдаг байсан бол яг яах вэсэ? Цэргийн дарга жингнээсээ таньдаг биш нөгөө тухайн үед нөгөө найзыгаа жоохон соглоё гэж бодохгүй юу? Гэхдээ тэгээ дээр нь таны одоо дарга таньдаг байх чинь тэр найз чинь яг яаж нөлөөлөх вэсэ? Юу яахгүй. Тэр өөрөө 18 оноос хойш яваагүйгээ 4 жил ингээд явахгүйгээ үргэлжлүүлсэн байхгүй юу? За. Тэгээ яг надад гол нь аав ээж нь загтээсэн. Энэ нэг зэрэгт явуулж юмсан. Яаж явуулах вэ? Наа. Тэгээ та бараг хуураад явуулсан юм байна тийм үү? Тий, би бараг хуураад явуулсан. Тэгээд одоо болохоор манай найз сэргээсээ салаагүй сэргийн одоо тийм сэргээ ахмад цалтай нэг нөхөр байгаа. Тий, нэг тийм сан түүх байдгийг. Та өөрөө бол зэрэгт яваагүй юм байна тийм үү? Би бол өөрөө зэрэгт яваагүй харааны бишэлтэй хүн байхгүй. Зөв. Тэгээ найзгаа л жоохон хуураад явуулж байсан. За. Тэгээд хуурах даваад юу бахта зэргийн баярын минь төргийгээд нэг нь холбогдсон их. Тий. За холбогдсон баярлаа. За. Цэлэцэгээгээ сонсогч маань Амжил радиогийн эрэгтэйчүүдтэй баярын төргий мөн бүх эрэгтэй сонсогч нартаа баярын төргийа гэсэн байна. За манай шууд эфириотоос 7777 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 7777 88 30 гэсэн утсаар холбогдорой. Он жавдаа баярын мэнд хүргэе. Дараагийн сонсогч 8863 та дугаартай сонсогчтой холбогдлоо 8863. Амжил радио. Бано. Баярын мэнд. За тань баярын мэнд хүргэе. Зөндөө залгаж холбогдлоо. За тэгээд би цэргийн хүн л дээ. Тэгээд 2006-аас 2007 онд Батлан сургуульд төгссөн. Ахлагчийн сургуулийн бүх онжуудаа дахиад 2008-аас 2013 онд Батлан малах их сургуулийг цэргийн дээдэг команд инженерийн сургууль, цэргийн инженерийн сургуулийг төгссөн бүх онжуудаа. Тэгээд дээрээс нь бүх Монгол их орногоо тангар өргөсөн залуучуудад, эмэгтэйчүүдэд бүгдэнд нь эр цэргийн баярын мэнд хүргэе. Тэгээд холбогдох гэж нэлээд үзлээ. Тэгээд за нэлээд үзчихэд холбогдсон чинь дахиад нэг юм асууч. За одоо цэргийн хүн гэлээ штэ тий. Яг одоо ингээд цэрэгт алба хааж байгаа цэргийн хүний хувьд ингээд омгших зүйл юу байдаг бэ? Би одоо цэрэг хүн шүү дээ гэж бодохоор. За яг омгших зүйл гэвэл одоо олон улсын ихийг сахиулах ажиллагаа, олон улсын хамтарсан сургуульд яваад тэнд одоо гадаадын цэргүүдийн хийж чадахгүй зүйлийг манай орны бүх цэргүүд яг ингээл 1-2 сонсоод бүгдийг хийж чадж байгаа. Яг тэрийг сонсох, тэрийг харах үнэхээр бахархалтай байдаг даа тэгээд. Манай монголчуудын IQ маш өндөр, сурах чадвар маш хурдан. Тэгээд юм хийж хурдан гэсэн тэгэнгүүт гадаадынхан одоо маш одоо хөгжилтэй орнуудын цэргүүд энийг хийж ингэж хийдэг гэж айхтар үзүүлээл тэгэнгүүт манайх анх удаа харсан хэрнээ маргааш нь яг тэрийг хийгээл бүр тэднээс илүү хийж байгааг харахад үнэхээр өмгшдөг доо тэгээд. Тэгэнгүүт бүгд гайхдаг гэх юм уу та одоо. Тэр нь тийм Монгол цэргүүд бол үнэхээр нөгөө нэг Чингисийн удамтай нөгөө яг цэргийн мэрэгжил бол цуснд нь байдаг гэхэл байдагт л баярлдаг да. Зөв. За үнэхээр омгшмаар юм байна. Гоё юм байна. За танд бас баярын мэнд хүргэе. Сайхан баярлалаа. Баярын мэнд хүргэе. За сайхан баярлалаа. Бити ялгаарай. Цэргийн албаас анхаагүй гэж ялгахгүйгээр тийм ээ бүгдийг их орон доотоход бүгд л явна шүү дээ. Тийм бүгд л явна гэдэгт. Тийм тэгээд одоо бидний төлөө энэ Монголыг ийм болохын төлөө зүтгэсэн маш олон ахмад
байчаад одоо тий баяр хүргэх хүнгүй байгаа, олон хүн байгаа бүгдөөнд мартахгүйгээр баяр хүргээрэй гэж хэлмээр байна. Тэгэлгүй яах вэ? За холбогдсонд баярлалаа. Сайхан баярлаарай. За баярлалаа. Баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар эрчүүдэд зориулсан Old Spice үнэртэй ус дэмжиж ажиллаж байна. За үнэртэй усны мэргэжилтнүүдээр бүтээгдсэн дэлхийн алдартай үнэртэй усны түвшний үнэртэй Old Spice нь бүхий л өдөр үнэрээ хадгалж цэвэр цэмцгэр мэдрэмжийг танд өгөх болно. Биеийн шингэн саван, хөлсний үнэр дараагч дезодорантыг хамтд нь тогтмол хэрэглэснээр за 24/7 итгэмээргүй цэмцгэр байдлыг танд бэлгэлнэ. Олон төрлийн үнэрээс та тааламжтай үнэрээ сонгон хэрэглээрэй. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Old Spice баярлалаа. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 99 дугаартай сонирхтой холбогдлоо. 99 Амжилт радио. Сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? Баярын мэнд төргий. Та санаатай холбогдлоо. За сэдвээ сонссноо. Сонссоо. За таныг сонсож байна. За би Монгол Улсын зэвсэг түвшний 32 дугаар ангид 2005-аас 2006 онд цэргийн алба хаасан. Тэгээд ингээд хүнд таруулын тусгаар хотод алба хаасан байна. Одоо өдгөө ингээд 20 жил болсон байна. Тэгээд нэг та тэгэхээр одоо хүндэт харуул гэсэн үг юм уу? Таны өндөр хийдэ. 180. За. Тэгэд нэрээ одоо яг хүндэт харуулын зэргүүд анжаа хэтээрээс ярьжсэн байхгүй ийм шалгуур тавьд юм байна гэдэг. Сонссоо. За. Та нэрээ яг одоо хүндэт харуулын үед ярилцаж одоо тэр хамгийн дээдлэн та нар ч одоо угаасаа 2 цагаар солигддог л яадаг үлээ? Тий. 2 цагаар. Амар халуун тэр наадмын талбай дээр зогсоохаас хэцүү байх та танд хамгийн хэцүү байсан үе чинь яг одоо ямар дурсамж байна? Хамгийн хэцүү гэхээсээ илүү гоё жаргалтай дурсамжууд. Тэр чинь нэг хамгийн хэцүү нь юу вэ? Шин цэрэг болж очоод тангараг өрг хүртлээ нэг юу аахгүй бусад ангиудаас бодвол манай анги хамгийн цэрэгжилт ихтэй дэг ихтэй анги байдаг учраас тэр нь анх хэцүү юм шиг мөртлөө дараа нь маш их гоё жаргалтай төрийн ордны өмнө эзэн сайдууд ингээд бүхий л нэг Монгол улсын том гэдэг томоохон арга хэмжээнүүдэд явдаг гэсэн болохоор тэр гоё. Миний хувьд бол хамгийн гоё дурсамжтай үед нь бол их Монгол 800 жилийн ойгоор бид нэр тэнд ингээд өрг гүйцэтгээд явж ирсэн болохоор тэр бол хамгийн гоё дурсамжтай. Хизээч мартагдахааргүй. Тэр ч одоо хэдэн он блэ? 2005-аас 2006. 2006. Тэгээд та одоо юу юм уу? 20 жил боллоо гэдгсэн мэр штэ тий. Тэг өргөжлүүлээд ингээд яг тэр одоо нэг тэр хүндэт харуулынхаа албанд байгаад байх боломжтой юу эсвэл ингээд хугацаанд дуусаад боломжтой тий. Боломжтой. Хэрвээ ингээд цэргээс халагдахад нь ингэдэг байхгүй төрийн засгийн албанаас угаасаа юу ирдгийг хүсэлт ирдгийг тэгээд тэр хүмүүс өргөжлүүлээд төрийн засгийн албандаа байгаад явж болно хүндэт харуултаа бас үлдэж бас болно. Гэрээ цэргээр үлдэж болдог байхгүй. Манай дарахны хашаа гэд нэг залуу манай хаширднаа. Тий, манай дээдлийн төсөлтийн залуу танаа дараагүй. Тий, дараагүй байсан тухай үед тий. Хараатын дараа байсан хаширдна. Тэгээд танаа дарахнаас манай онжоо хүртэл байгаа. За. Вау, гоё яг ингээд хүндэт харуултаа холбогдсон чинь үнэхээр бахархмаар байна. Гоё юм. За. Хүндэт харуулт бол минийх бол юу байдаг гэсэн миний үүрэг гүйцэтгэдэг байсан болохоор морин салаан зэрэг. Морин дээр. Одоо нөгөө наадмын талбаараа нөгөө 9 тугаа барайл явдаг ш. Тэд нар юм байна шүү дээ тий. За. Оо гоё юм. Тэгээд яг ингээд юу л наадмын үеэр төрийн хүнд таруулж ингээд юу л 2 хэсэг хуваагддаг. Төрийн ингээд юу л морин салаа, туган салаагаа явцдаг. Тэгээ нөгөө наадмын талбай дээр зогсдог цэргүүд нь өөр, морин салаан цэргүүд нь өөр. За. Тэгэхээр ингэдэм байх. Та нар 9 тугаа аваад нөгөөдөлдөө хүлээлгэж өгөөл тэгэл та нарын буцаагаад авах болохоор бас очдөг л гэсэн үг шүү дээ. За. Окей. Ястаа гоё холбогдсон баярлаа. Сайхан баярлаарай. Баярлаа. Тэгээд нийт тухайн үеийн онжоодтай бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. За, сонсож байгаа ах гэдэг сэтгэлтэй байна. За, баярлаа. Баярлаа. Вау, хүндэт харуултаа холбогдсон. За, Airbolt гэж сонсож утсан байна. 2003 оны он жавууд байна уу гинэ. За, 2003 оных нь он жавууд байвал холбогдорой. За, манай таасан нэвтрүүлгээр чинь олон жил уулзаагүй одоо найз нөхөдч бие бинийгээ олж уулзчихсан тохиолдол бас байгаа шүү дээ, тийм ээ. За, дараагийн сонсогч 8833 дахь дугаартай сонирхтой холбогдлоо. 8833. Амжилт радио.
Сайн байна. Сайн байна уу? Баярын мэнд төргий. Та сайн өндөрлөлт холбоотлоо. За таныг сонсож байна. За нийт Монголын мөрдөстэй бүх хүмүүстээ баярын мэнд төргий да. За баярлалаа. Та өөрөө хэдэн онд хаана цэргийн албанд байсан бэ? Би өөрөө цэрэгт яваагүй. Манай ставын дараагаар байж байгаа тэтгэврт гарсан юм бэ тий. Зөв. За. 182-ийн ставын дарга. Манай хүү одоо инкийг сахиулахт яваа. За. Бүх инкийг сахиулахт явж байгаа залуучуудтай баярын мэнд төргий. За баярлалаа. Албаа нэр төртөө хаагаад эх орондоо 9 минут ирээрэй гэж хэлье да. За баярлалаа. За холбогдсонд баярлалаа, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За оёогыг сонсож байна утсан байна. Хайртхан, хайртай сайхан хүү хоёртоо Монгол цэргийн айн баярын мэнд төргий гэсэн байна. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 өнөөдөр бид бүхэн хамтдаа онжуудаа баярын мэнд төргий гэсэн гоё сэдвээр эрчүүдтэйг холбогдож байгаа. Дараагийн сонсогч 88 T8-д дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 T8. Эмжил радио. Сайн байна уу, өдрийн мэнд. Сайн байна уу? Баярын мэнд төргий. Та сайн өдрөд холбогдлоо. За таныг сонсож байна. За. Би тэртээ 1994-өөс 97 онд цэргийн сургууль автын инженерийн ангид төгссөн хүн байна. За. Одоо чи бол бараг мэд Монгол улсын хамгийн анхны эмэгтэй генерал гэдэг. Эмэгтэй генерал Онжо. За. Манай Онжоос 2 генерал төрсөн. Нэг нь Гандрива генерал, нэг нь Болрова генерал гэдэг 2 генерал төрсөн. Тэрний Онжо төхөрн байна. Нийт тухайн үед төгссөн одоо ажиллаж байгаа тэтгэвртэй суусан бүх үеийн төгсөгч нартай автын инженер, холбооны инженер тэгээд март гэдэг тухайн үед нэг 2-2 ороод байсан бүх үеийн төгсөгч нартай одоо ажиллаж байгаа цагдаа болон хайрын ажиллаж байгаа бүх орон даан нартай генералуудтай энэ цэргийн баярын төрөх гээд болгож байна. Холбогдохгүйч нэлээд худлаа шүү. За та сайн ингэсэн штэ Монголын анхны эмэгтэй генерал гэдэг тий. Болор генерал гэдэг. Хитэн эмэгтэй генерал байдээ. Хамгийн анхны генерал нь. Харин тэрийг ч ойлгочлоо л доо. Ер нь танд ерөөс бол ганцхан юм уу? Ерөөсөө анхан генерал. Ерөөсөө одоо ч гэсэн цор ганц юм уу? Түүхэнд. Аль салбарын цэргийнхаа холбооны инженер. За. Холбооны инженер. Одоо нэг нь болохоор Гандрива гэдэг одоо нэг жанжин стафт буюу ажиллаж байгаа. Гандрива гэдэг эрэгтэй хүн тий? Эрэгтэй хүн. За. Ямар гоё. Тэгэхээр чинь Монгол улсад бол яг цэргийн хэмжээнд бол ганцхан ширхэл эмэгтэй генерал байд юм байна тий? Тий, хамгийн анхны эмэгтэй генерал байдгийг. Зөв. Тэгээ бүх үеийн тэр нөгөө хорондаан нартай, тэр хорондаан нартай миний аавч гэсэн адилхан өөрөө бүтгэл хорондоо хүн. Тэр өөрөө бэлтгэл дэслэгч хүн. Бид нэг одоо анхных гэдэг харин дахиад бас байдаг гэж ойлгосон юм. Тэгвэл анхны бөгөөд цор ганц юм байна шүү дээ. Одоогийн байдлаар бол. Одоогийн байдлаар бол цор ганц. За. Тий. Цааштай болон сүлдтэй байгаа байлгүй. Толроо генерал маань. Тий, генерал цолоо хэдэн онд авч ирсэн? За сая 2 жилийн 3 жилийн өмнө генерал цол авч ирсэн. Ямар мундаг юм бэ те. За. Хэд орчим насны хүн бах уу? За одоо бүгдээрээ 50 орчим насны хүмүүс байна да. Миний бүгдээрээ. За. Ястаа бас сонирхолтой мэдээлэлтэй боллоо. Би чинь эмэгтэй генерал гэж өстөө сонсож байгаагүй. Ерөөсөө тэгвэл Монгол улсын хэмжээнд цор ганц болор гэдэг эмэгтэй генерал байдаг гэдгийг бас бид нарт мэдээлэл болоод авчлаа штэ. Баярлалаа танд. За. За Улаанбаатар хотод 11 цаг 40 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Кафе Паскучи хамтран ажиллаж байгаа. За Кафе Паскучи одоо салбараа анхны салбарыг нээлээ, яармгийн тэнд нээлээ гэж бид нар мэдээлэл өгчсэн та санаж байгаа л. За тэгвэл 2 дахь салбараа наадам центрт нээгч байгаа юм байна. За Паскучи гэж юу вэ гэхээр 1883 онд Италийн Монтечерьяно хотод үүсгэн байгуулагдсан Кафе Паскучийн дэлхийн 25 гаруй улсад 600 гаруй салбартай кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг нэр хүндтэй брэнд байгаа. За Паскучи бол зөвхөн кофений газар биш ээ. Энэ бол одоо кофений урлаг, амьдралын хэм маягийг бас давхар харуулж байдаг ийм 5 тухтай орчин байгаа. За тэгээд Италийн одоо алдарт Кафе Паскучи брэнд 3 дугаар сарын 20-нд наадам центрт 2 дахь салбарынхаа
нээлтийг хийх гэж байна. За тэгээд жинхэнэ Итали кофений амтыг та илүү ойроос илүү хүртээмжтэйгээр мэдрэх боломжтой боллоо. За тэгээд та бүхний шин салбартаа урьж гин илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 70 18 83 гэдэг утсаар аваарай. 70 18 83. За Паскучи Монголиа гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар Кафе Паскучи одоо брэнд 2 дахь салбараа наадам центрт нээх гэж байна гэсэн одоо мэдээлэлтэйгээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 86 89 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 86 89. Амжилт радио. Сайн байна уу? Баярын мэнд төргий. Та сайн өдрөл холбогдлоо. За сэдвээ сонсноо хөө. Баярлалаа. Сонссоо. За таныг сонсож байна. Тэгээд 2018-аас 19 онд 32 дугаар ангид албаасан хошоо албан медальтай одоо маркетинг тэмцээнд хошоо албан медаль авсан. Вау. Тийм. За. Баярын мэнд төргий. Манай хүү бас цуг албаасан. За. Тийм. Тэгээ бүх мөрдөстэй одоо цэргийн өргөтнүүдтэй бүгдээрэнд баярын мэнд төргий. Хүүн бас таны алба хаажсан цэргийн ангид бас алба хаасан гэсэн үг юм байна мөн үү? Гүү биш. Зүгээр манай хүү 18-аас 19 онд явсан. Зөв. За. Тэгээд хойд тийм маркетинг тэмцээнд хошоо албан медаль багаар авч ирсэн. Зөв. За. За холбогдсон баярлаа. Сайхан баярлаарай та. За. За. Сансодек дика гэдэг сонсогч бичсэн байна. Бүх сайхан ирчүүдтэй баярын мэнд хөөрхийн мэнд дайн дулаан гарвал бууга өрөөд явна гэж бодохоор хүндэлмээр хайрламаа санагдаад байдгийн гэсэн байна. Дараагийн сонсогч 88-ийг 7 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 88-ийг 7. Амжилт радио. Сайн байна уу? За сайн байна уу? Баярын мэнд төргий. Та сайн өндрөл холбогдлоо. Таныг сонсож байна. Баярлалаа. За би 2007-оос 2008 онд Батлан ам хэсэг уулын ахсын сургууль төгссөн нийт онжууд баярын мэнд дэвшүүлье. За. Тэгээд Дархуул аймгийн дэвшигчний 330 дугаар анги литийн бартанерхонтой бас шонхруудаа баярын мэнд дэвшүүлье. За баярлалаа. Таныг сонссон гэдэгт итгэлтэй нь холбогдсон баярлалаа. Сайхан баярлалаа. За баярлалаа. За Бадамд орж буян тогтох гэдэг сонсогч маань Амжилт радио 88.3 сонсогч ирчүүд за бүх цэргийн мөрдөст эмэгтэйчүүдтэй цэргийн баярын мэнд хүргье гэсэн байна. Дараагийн сонсогч 94.11-т дугаартаа сонсогчтой холбогдлоо. 94.11. Амжилт радио. Сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? Баярын мэнд хүргье. Та сайн өндрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Баярлалаа. Би 1996-аас 97 онд Зүүн Баянгийн 131 дугаар ангид мотоциклийн батлаанд албаасан юм аа. За. Тэгээд онцгойудаа баярын мэнд хүргэе. За. Тэгээд тэрнээс гадна манай хоёр дарга би тэгэхэд 20 настай очсон. Манай хоёр дарга 24 тавтай хоёрхан хоёр сэжигсэн залуу байсан. Ахлах дэслэг цолтой. Тэгсэн хоёулаа цэргийн генерал цол авсан. Нэг нь Монголоос анх удаа нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн командлагчаар томилогдсон баяр Эрдэнэбат гээд бригадын генерал байгаа. За. Тэр хоёртой бас давхар баярын мэнд хүргэе. Би бас энэ ташранд дахиад нэг зүйл тодруулаад асуучих уу. Би ч бас амхандаа мэдгүй юм аа. Мэдчихэд л үзээд иртэ. Бригадын генерал гэдэг нь зүгээр генералынхаа дээдлийн цол юм уу, доотлын цол юм уу? Одоо яг сүүлийн үед бол яг нөө хурандаагаас генерал болохдоо шууд бригадын генерал гэдэг цол авдаг болсон юм байлээ. За. Тэгээд хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал гэж явдаг болсон юм байлээ. За. За. За, олбогдсон баярлаа. Сайхан баярлаарай хөө. Баярлалаа. За. Инхчээ туяагаа сонсогч маань бичсэн байна. Өглөөний мэнд Амжилт радиогийн бүх ирчүүдтэй болон радио сонсогч ирчүүдтэй замун төрсөн өнөөдөр тохиож буй хүмүүстээ баярын мэнд хүргье гэсэн байна. Дараагийн сонсогч 86 10-та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 86 10. За, Амжилт радио. Сайн байна уу? Өдрийн хүргье. За, та цэргийн албанд ажилддаг уу? Ажилддаг. Манай хүү төмөрлөлт явдээ. За яг холбогдуулчаа. Танд аажтай байна. Баярлалаа.
Тэгээд Тэмүүтийн урлагийн нийт хүүхдүүдтэй болон 10-ын бай ангийн мөхтэй багштай 10-ын бай ангийн За. Хүүхдтэй хөөрхөн хүүхд охтуудаа цэргийн баярын минь төргийа гэж дамжуулъя. За. Хөөе тэр энэ одоо танаа хүүч ингээд хитэн настайгаас тэр сургуульд ордог үлээ. Цэргийн сургууль. 7 дугаар ангиас шалгаруулж оруулъя. Тэгэнгүүтээ одоо шууд тэнцэнээсээ цэргийн сургууль руу, цэргийн их сургууль руу орох юм уу? Тий. За. Цэргийн сургууль, ямар шалгуур авах вэ? 7 дугаар ангиас нь 7 дугаар ангиас нь Монгол хэл математик биеийн хөгжил гээд 1100 хүүхдүүдээс шалгуулж аваад 30 хүүхд тэнцсэн манай хүүхдүүдээ. Танаа хүн цэргийн хүн юм уу? Үгүй. Та яагаад хүүхдээ ер нь танаа хүүхд яагаад тэр ийшээ орохоор болов? Өөрийн сонирхлаараа. За. Одоо мундаг том залуучууд охтууд байна. Хөөрхөн болж гин цэргийн хүмүүжлэртэй мундаг болж байна. За одоо тэгээд мундаг утхан удахгүй мундаг цэргийн дараах хүүтэй болох юм ээ. Харин тий. За. За холбогдсон баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Отхон төгс Батцэг гэж сонсогч маань атсан байна. Өдрийн мэндэ Монголынхаа бүх сайхан эрчүүдтэй Монгол цэргийн баярын мэнд хүргье гэсэн байна. За Бадамд орж буян тогтох гэдэг сонсогч Багнуур дүргийн Хилийн цэргийн ТИК 252 дугаар ангид 1992-оос 1993 онд алба хааж байсан мөрдөс цэргийн нөхдөө цэргийн баярын мэнд хүргье гэсэн байна. За одоо бол утас авахгүй сэтгэлдээ уншиж хүргээд тэгээд нэвтрүүлгээ дуусганаа. За ган чимэг шаалов гэд. За би буруу унших үү дээ энэ одоо. Ах トゥ нартаа баярын мэнд гэрлээ уншаад өгөөрэй гэсэн байна. За би бас нэг боломж болоцоо гарвал аль болох бүх хүмүүсийн сэтгэлдлүүдийг уншиж өгөхийг хичээдэг байгаа тийм ээ. За хонгор зүйл Ёнтон Жамсгээ сонсогч маань авсан байна. Ааман насаараа цэргийн хүн байсан. Энэ өдөр бахархалт өдөр нь юм да гэсэн байна. За түр баяргээ сонсогчийн зүгээс сонсогч ирчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргье гэсэн байна. За бажа сайн байна уу? Монголынхаа бүх ирчүүдэд эр цэргийн баярын мэнд хүргэе гэсэн байна. За оги ирчүүдээ сайхан магтлаа, баярлаа залуу мэн. Залуусаа гэсэн байна холбогдсон залуустаа тийм ээ. За Батүлэг Гинхбаатар гэдэг сонсогч эрхэн үгүй бол эх оронч нь эзгүүрнэ гэх тийм ээ бид нараа мэдж байгаа. За хонгор зүйл Ёнтон Жамс өмнөд Судаа улсад цэргийн албаа гүйцэтгэж байгаа бүх цэрэг ирчүүддээ баярын мэнд хүргье гэсэн байна. За генерал ахта баярын мэнд хүргье гэсэн байна. За Ах цэцэг Ганбат гэдэг сонсогч бүх ирчүүддээ баярын мэндэ яг үнэн ялгах юмгүй бүгдээрээ эх орон дуудвал бүгд л бэлэн шүү дээ гэсэн байна. За яг энэ манай сонсогчдын хувьд бол миний мэдих ганц сонсогч Монгол тулга бол яалтчгүй цэргийн хүн. За тэгээд Монгол тулга гэж сонсогч маань 2002-оос 2003 оны он жавуудаа баярын мэндэ гэсэн байна. За Чулуунбаатар Чука ижил алба хаасан дүү байна. Ардын армийн ТИК 32 дугаар ангийн хүндэт харуулын тусгаар хотод 1988-аас 90 онд алба хаасан онжаудтай болон бүх алба хаагчдаа 70 жилийн ой болон эр цэргийн баярын мэнд хүргэе гэсэн байна. За тэгээд өнөөдөр маш олон ирчүүд огшиж байгаа байх. Тэгээд энэ мэдлэгээнүүдийг хэрвээ энэ онжауд нь хүлээн авч сонсож байгаа бол бас огшин сууж хүлээн авч сонсож байгаа хаа гэж бодож байна. За хүрэл очиргээ сонсогч маань зүгээс багуудын мэндэ цэрэг ирсэн баярын мэнд хүргэе гэсэн байна. За энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 18-ны одоо Мягмар гарагийн та санаа нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Кафе Паскучи за мөн Better for All гэсэн уриатаагаар Mobicom цэцгийн гар утсаараа хамтран ажиллалаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсны дараа үдээ ачаар нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Амжил радио 88.3. За ингээд дахин сая холбогдсон мөрдөсний гэж ярьдаг тийм ээ. Бүх одоо онжуудаа мэдлэгээ дэвшүүлсэн бүх ирчүүддээ Монгол улсад орчин цагийн сэтгүүчин үүсэж хөгжснээ 104 жил Монгол цэргийн баярын мэндийг хүргье. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна.